Сайн бацхан үзэгчдээ Мартин Монгол нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид одоо яг Чингисийн хүрээ, Жаргалантын ам Чингисийн хүрээ жуусны бааз дээр ирсэн байна. Одоо бид эндээс аяллаа эхлэх гээд нэвтрүүлгээ эхлэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Дундгой аймгийн Эрдэнэт сумын харьяатан Монгол улсын начин, онцгой байдлын аврагч спорт орооны бүх алтууийг начин маань хүрэлцэн ирсэн байна. Сайхан намарч байна та. Энийг хүргье. Сайхан намарч байна. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За одоо хоёлоо морь унаад морьтой аялал 15 км болж морьтой явна. Дуулаараа морь унаад дэше өгсөндөө намрын сайхан өдөр. Тэ. За тэгээ ойр дэр нь морь унаагаа бас хэр удсан байна. За амралтаараа хөдөө очихоор бас хэрэг болгож морин дэл дээр гарч та бас хямраа сэргээж морьтой унаас ойр байхыг хичээдэг. Тэгээ өнөөдөр сайхан налгар намрын сайхан өдөр морь унж богдууландаа бас 15 км аялах одоо улсандаа бас баяртай байна. Тэгээд. За тэгвэл одоо хоёлаа богцоо би ганцгалчин тэгээд мориндоо мордоо. За. Сая хүмүүснээ дэргэж хатах дуулсан зэнөө Авин дүндэн шууд дагж ирэхнээ дэргсэн тоосон хэмрсанаа Үлдээ тэнгэрийн доор үзүр тэмотны дээгүүр морин дэлдэр дарцаганаа Мартин Монгол давхатнаа Аялал их нэвтрүүлгээ эхний асуултаа сайхан таны төрж өссөн нутаг усны талаар хүнд одоо бас унсан газар угаасан ус гэдэг маш сайхан тийм газар байдаг те. Төвшөөд хаан минь төвшөөг нь яаш одоогийн Дундгой аймгийн Эрдэнэт сум. Эрдэнэт сум бол социализмын үе тийм хамгийн их олон адуутай олон хонтой байсан тийм сум гэж сонсож байсан. Тэгээ манай Эрдэнэт сум бол одоо аймагтаа одоо маллахуугаар төдийгүй одоо улсдаа тэргүүлж ирсэн социализмын үед одоо мал сүргээрээ тэргүүлдэг, адуу хоноороо тэргүүлдэг маш их бас хөдөлмөрч ард түмэнтэй ийм сайхан сум. Тэгээ адуу айрыг цагаагаараа бас их алдартай хурдтай ийм сайхан сум байгаа. Таад Дундгой аймгийн Эрдэнэт сумын Тэнгэлэг гэдэг багт төрсөн тий. Тий. Тэнгэлэг багийнхаа талаар за мөн та бас сайхан аавынхаа талаар гэр бүлийнхээ талаар бас аав ээжийнхээ сайхан дурсаж ярил. За тий одоо манай Тэнгэлэг бүрэг бол одоо Эрдэнэт сумынхаа хойд талаар нөтөлдөг. Бүрхангай аймгийн Баян өндөр, Төв аймгийн Дэлгэр хаан сумд хиллэн оршдог. Социализм үехээр бас үржүүлж байсан. Ийм онцлогтой тал хоёрын хосолсон адуу айрыг их сайхантай ийм газар байдаг. За манай аав бол одоо алтан гэрэл гэж сайхан барилддаг. Аймгийн заан цолтой. Морь уйчдаг. За тэгээд тухайн үедээ одоо тэр хавийн хамгийн сайхан морь өөрөө бие их томтой хүн байсан болохоор хамгийн тийм гоё сайхан морийг авч ундаг.
тийм хүн байлаа. Одоо энэ өнөөдөр бид тэр хоёр шарга мөр одоо унж таарсан байна. Энэ хоёр шарга морийг ингээд унаад гарахад аав юм одоо ундаг байсан. Одоо худалдаж авч ирсэн бас өндөр үнээр. Хоёр жороо шарга халдсан морь байсан. Тэр дурсамж сэргэж бас хоёулаа бас их сайхан морьтой тийм. Тэр бас гол усандаа их сайхан морьтой байлаа алдартай. Тэр дурсамж сэргэж байна. Тэгээд их сайхан морь унах, морийг их сайхан ундаг. Ийм хүн байлаа. Тэгэхээр одоо хамгийн анхны морьнд сурж исэн тэр дурсамж бол мэдээж аваараа хөтлөөлөл явж исэн байгаа тийм ээ. Тий хамгийн анх морь унтжсэн цаг бол одоо бас мэдээ сайн ерөнхийдөө мэдээ орцсон их л багаас унд сурж ирсэн. Тий аав маань одоо нөгөө дагуулаа морь унаа явахаар чинь шогшоод байдаг. Шогшглоор одоо бага насны хүүхдэд чих төвхтэй. Элэг дотор одоо би ингээд оргиод идэг. Тэгэхээр аавыгаа орхиод төрүүлээд жоохон газар цогддог. Тэгээ нөгөө унж явсан морь маань нэг шарга халзан морь, бор морь гэдэг их сайхан номхон морьдууд байсан. Явж байгаа нэг жоохон босгохлаар нь л өнгөрөөд очив. Тэгээд араас гүйцэж ирээд мордуулна. Мордуулаад тэгээд одоо ойрхон газар нэг саахалтын зайны газар одоо нэг өдөр 2-3 удаа хүртэл унаад харж исэн. Тийм дурсамж байдаг. Ер нь тэгээ миний морь унж сурсан цаг бол бас одоо бас тийм харьцангуй тийм их сайн мэдээ орж амжаагүй шохоо. Морныхон буруу зүгийг мэдэхгүй буучдаг тэгдэг байсан баг шээ. Тийм тэгэл буухан бол буу чадаад байдаг, мордож чаддгүй. Тэгээ хонинд одоо мортойгоо явахлаараа буу чадахгүй учраас морин дээрээ шээжигдэг. Тэгээ нэг цагаан морь, бор морь ундаг байсан. Тэрний маань буруутлын хаана одоо шар болцсон. Тийм л одоо их багаасаа морь унж, мортой одоо нөхөрлж морийг унах их дуртай байсан. Тэгээ сүүлдээ хурдны морь унаад. За тийм одоо хэр олон жил унсан. За би ч одоо хурдны морь их цөөхөн жил унсан. Одоо манай үеийнхэн чинь сүүл хожим морь унаал явж идэг байсан. Би чинь цөөхөн жил ерөнхийдөө хурдны морь унсан шүү дээ. Багын ер нь одоо бие өсөглөн байсан уу? Эсвэл жоохон хожим томроод өндөр би ямар хуу болсон бэ? Ер нь таны хурдны морь цөөхөн жил унсан гэхээр бас л тийм үеийнхэндээ тийм бэрхүүдэл байсан. Танай нутагт одоо бас дундгой Эрдэнэтлээ сум за танай аавын ахыг тийм хөдөлмөрийн баатраар нэгдлийн адуу хариулдаг тийм хүн байсан гэж сонсож байна. Тийм манай багаас л тийм адуутай холбоотой ойр өссөн хүн болж тарах. Тийм манай аав ах маань Монгол улсын одоо хөдөлмөрийн баатар адуучин одоо ууран баатруудын нэг намхан эчин орл гэж одоо баатар хүн байлаа их сайхан хөдөлмөрч морь сайхан уйдаг адуунд их ирэмгийн эрттэй ийм хүн байсан. Тэгээ тухайн үед одоо нэгдэл нийгмийн үед нэгдлийн олон адуу малыг гадгуулан маллж одоо наашаа отор Төв аймгийн сумдуудаар явж одоо ганц ч төлийн хорогдлолгүй нэр буцаж очдөг байсан гэж ярьдаг. Нэгдлийн үед одоо шинэ тийм хүн адуучин хүн ер нь дээдл нь хідэн нормын хідэн тооны адууг харах ёстой. Дээрээс нь тэр тэдэнгүү унаглахаас тэдэн төл авна маа гэсэн тийм норм заадаг байсан баг тийм байсан байх. Одоо бас тухайн адуунаас одоо хэдэн хувийн төл авч гэдэг байсан. За тэгээ суур адуу гэж байдаг байсан байх. Тийм тэгээ дээр нь одоо бас нэг хувийн хэдэн адуунуудаа амтаа. Тийм тэр бүгдийг тэгэл хүний өөрийн гэлтгүү бүгдийн туугаал. Тэгээ одоо энэ туулын жавар өндөр ширээт Эрдэнэ сант тэгэл энэгээр отор нүүдэл хийж оторт явдаг байсан тэгээд Найл ямар ч хийсэн хурж ирээ буудлаад газраа сонгочлоо. Цагаа гал дээрээ дэвшлээ. Морин ардаас авах үйчлээ. Тэгээ та
дөрөв хоёул хөөрөлт тамхилах завгүй яваад л шүү. Намаржаа тавтаа сайхан намарч. Сайхан л намарч байна. За танаа нутгаар намаржаа хэрэг сайхан байгаад сураг сонсог юу вэ? За энэ жил ер нь их сайхан намаржаа их сайхан байгаа. Манай говь нутг руу чинь намарших тусмаа л одоо сайхан сүл тогтоод их сайхан урт намар болдог тийм алгаар. Одоо бол мэдээж дундгой Эрдэнэтлээ дундгой нутг бол бас айргаараа алдартай тий. Гүүгээ бол одоо уялаа. Тий гүүгэн барьцсан одит чи айргын чимчиглээд манайхан чин тэгээд зочинтхой найрсаг ард юм тэгээд өдөр шөнөгөөл тэгээд наргаал айргаа угаал. Айргны соёл тэгээд байж байгаа юм. Айргны соёл бол бас дундгой нутгад бол бас тийм илүү бас өндөр хөгжсөн дэмбэдэх гэл тэгэхээр дэмбэг бол одоо хүүхд болгоно л багасаал дэмбэдэж өсдөг юм шиг л шүү. Таны хувьд бас дэмбэ наадганд бол бас сайн байлгүй. Тийм дэмбэ айргны соёл бол одоо манай адууг дагсан соёл өвөл амжилт маш өндөр дэлгэрүүд. Гүүгэн барих, за тэгээ гүүгэн унгаан тамгалах, гүү тавих, тэгэл одоо тэр найрын дэгж гэдэг маш их сайхан хөгжсөн. Тийм. Дэмбэ хороо гэхтэл одоо хүүхд тийм багасаа хүүхдүүд одоо тийм тогснороо тэр тогтоод ой ухаанд одоо бас нөлөөлдөг тийм хөгжөөн тоглоом байдаг. Энэ айрыг дагсан өв соёлуудыг л одоо нэг. Тэгэхээр одоо айрыг хийхдээ гүүгээ барихтаа, гүүгээ тавихтаа ч юм уу одоо арангаа чиглэл, булган чиглэл одоо айрагтай Төв аймаг чиглэлийг бодоход арай нэг жоохон өөр юм байна уу? Тийм ер нь уламжилт ёс жайгаан тийм айргаан дагсан соёлоо яг унган тэр чигээр нь одоо их хөгжүүлж ирсэн. Тэр нь маягтай байдаг. Гүүгээ одоо ер нь 10 сар нэлээд гартал барих уу? Говьд ер нь яадаг вэ? Сүүлдээ 10 сарын дунд хүртэл одоо барьдаг. Тэхний үед одоо октябрийн баяр гэж ярьдаг байсан. Тухайн үед гүүгээ бас 50-гүй байсан тэргээл ярьцгаадаг. Одоо бол нэг 10 сарын дунд тэгээд хүртэл барьчихна гүүгээ тий. Айрга одоо ингээ харж байхад бол одоо манай тийшээ бол би ч одоо нутаг арангаал да. Тэгээд ихэд гүүгээ барихтаа нөгөө унгаа бас тийм нэг голын ширхтэй тийм газар үйдэг. Тэгээд говьд ч юм болохоор яаж тэгэл бас ширэг гол ус бол бас бага л авах л та. Тэгээд яагаад бас тэгээд уяад байдаг тэр онцлог нь одоо бас тэр адуундаа байдаг болов. Тийм хурц нартай өдрөө бай. Тийм газар юм байна шүү дээ тий. Онцлог л байдаг баг. Тийм сэрүүнд дэнжид бол одоо уйдаг тийм. Дэнж дээр уйдаг гэсэн үг бол салхитай тийм газар. Салхитай дэнжтэй газар уйдаг. Бас их зүлгэн дээр эднэр уух бас дуртай байдаг юм лээ. Адуундаа бас чиглэг газар нөлөөлдөг гэдэг юм уу одоо бас тийм. Танай онцлог тийм юу байдаг? Байгаа бах тий. Танай нутгийн адууны онцлог ямар вэ? Одоо говийн адууг бол хүмүүс бол тийм төсвөр хатуужилтай бие жижигтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо яг говийн адуу гэхээр танай Эрдэнэтлээ чигийн адуу тэр төшөөгний хошууны адууны одоо өөрийн бие бэлтрийн онцлог ун жоохот энэ төрийг бас тусдаа өөр л байгаа хэл та унлаг гэдэг байсан. Адуу бол бас хурд их сайтай дээрээс одоо энэ содон билийн хүрэн азар гээд мондог яач тэгээд одоо бас манай гом бочиргоон саарл гэдэг одоо бас артай сайн мардууд байсан. За тэгээд манай адууны хувьд бол бас тийм дээрээс хурдтай байсан. Уяаны бас их нарийн уяаны дэгтэй мундаг сайн уяачтай. Тэгээ адууны хувьд бол одоо говийн адуу жижиг гэдэг бол манай нутгийн адуу тийм жижигт орохгүй бас нэг. Тийм товирдуу бас тийм сайхан адуутай тийм газар та. Багада одоо адуу харах, адуу маллах, морь уургалах тэр унгаа уух гэл тэр яг ахуй соёлд бол маш ойрхон өссөн багт тий. Тий яг л ойрхон өссөн. Манайхан чинь одоо манай уламжлалаараа одоо хүүхдийг бага наснаас нь одоо хөлд орхоос нь гэсүүлэл тухайн насны онцлогт нь тохирсон одоо ажлыг одоо ажил хөдөлмөрт сургасан байдаг. Бага хөлд орхоос нь гэсүүлэл хураг тугал за тэгэл дэшээ томроод ирэхээр морь унд сургаал тэгэл унаг дааг тэгэл за тэгэл одоо жоохон хөлн дөрөв чангараад ирэхээр эмнэг дааг унуулаад эмнэг сургуулаад за тэгээд жоохон гарын бяд суугаад ирэхээр морь ургуулаад тийм ээ. Морь чинь гол ус соврдуу болохоор зэрэг ер нь л худгаас ховоодж малаа их усалдаг тий. Тэгээ үүд усаар одоо малаа их сайхан услана да. Тэр одоо ховоодж мал услах бол бас
говийнханд бол тийм ирчүүдд нь те цаашдаа спортоор хичээлэх танд өндөр бол бас нөлөөлсөн байх гэж би боддоо ш зүгээр. Одоо шинэ хангаахан бол мод хийх, мод түлээ хангаагаасаа уулаасаа бэлдэх гэх. Тэгэхээр говьд бол нэг өдөрт нэг 20-30 тимээ услах гэж амар чанга юм л ш таваад ш татаж услах гэж. Тий, тэр одоо бас манайхны бие балдартад бас их сайхнаар нөлөөцсөн байх гэж боддог. Адуутай носолддог тийм ээ. Тий. Тэгээ манай нутгийнхан чинь гар их сайтай тийм болов гэж та бас нэг нутгийн залуучууд ингээл барилдаад явж байхад. Одоо жишээ нь мод хийдэг хангаахан бол бас гол снайпер гэж тэгдэг тэрнтэй адилхан тийм. Баян ингэж хаваадаж ус татгаар. Хамгийн лээд нь та ер нь тэмээ услах амар юм. Тэмээ шиг уугаал байд юм. Зогсоо зөв л хийгээд байд. Тийм, тэмээ чинь жоохон тийм удаан уун л да. Тэмээ чинь тийм. Гэхдээ одоо бод малыг удахад арай илүү уух бол илүү маш их тийм. Нэг тэмээ ойрцохоор ер нь хэдэн литр ус ууж сайн бүрэн тэр бүхэндөө хоригдлож амныхан цангаа тайл. 40-60 литр гэж бичсэн байдаг. Тий. Тэгээд нэг ус уучхаараа 60 хоног явдаг гэднэргээл одоо тэгж хэлдэг тийм ээ. Тэгэл багасаа ахуй соёлтойгоо ер нь ойрхон өссөн л хүн байна да. Таны хувьд л. Тий, ерөнхийдөө л манай нүүдэлчдийн ахуй соёл бага болчраасаа хүүхдүүдэд одоо ажил хөдөлмөрт сургаж тухайн соёлыг одоо өвлүүлдэг тэр жишгээр л одоо бид үүдэг. Тийм багнаас өнгөрсөн. Танаа нутг руу одоо энэ морио унж адуундаа явж байгаа ахуй малаа хариулж байгаа явдал бас хэрэг байх шиг байна. Сүүлийн үед бас нэг газар орон гэлтгүүл энэ мотоцикл гэдэг зүйлийг унаад энэ морио унах нь жоохон багасаад байна гэж ажиглагдал байна. Тий, одоо бас хаасаагүй л одоо манай тийшээ бас морь ундаг хүн их ховордож байна тийм настай бас цөөн хүмүүстэй бас морь малаа унж мал хүйдэ явдаг. Мал хүйдэ ер нь их хвчлэн л одоо мотоциклтэй явдаг ус одоо сүүлдээ өөр машинтай явдаг болж байна. Энэ маань одоо байгаль дэлхийдээ ч тухайн хүмүүсийн эрүүл мэндэд ч одоо бас хоригдуу нөлөө ихтэй. За тэгээ мотоциклтэй явснаар одоо эрүүл мэндэд бас их сайнгүй байна. Хоёрт одоо бас мотоциклаас унж эндэх тохиолдол одоо бас их гардаг болсон байна. Тэгээ монголчуудаа малчтаа одоо морио унж идлээч одоо эрүүл мэндэд сайн ахуй соёлоосоо бити холдооч гэж одоо бас уриалмаар байна. Тэглэг яг тэгээ бас манай нэвтрүүлгийн маань гол зорилго бол оролцож байгаа зочдоороо дамжуулаад энэ өв соёлоо морио унж идлээ гэдэг тал руу нь бол маш их зүйлийг бол ухамсарлуулъя явуулъя гэж боддог. Одоо сүүлийн 10 жилийн судалгааг харахад бол мотоциклоос ямар нэгэн байдлаар эндэж осолдсон бол осолдож амнасаа алдсан хүний тоо бол бараг 1000 хүрж байгаа. 21 оны 6 сарын эхний 6 сарын байдлаар бол бас 25-аас 30 орчим тооны хүн бас мотоциклоос осолдсон гэсэн ийм мэдээлэл байгаад байгаа. Энэ маань болохоор өөрөө бас эрүүл мэндэд төдийгүй ингээд маш муу нөлөөтэй байгаад байна гэдгийг л нэг харуулчих гэсэн бас ийм зорилготой байгаа шүү. Тийм байгаа. Тэгээд бас морь унж идэх гэдгээс илүү сүүлийн үед бол ингээд ахуй соёлоо хийж явж байгаа хүмүүс бол мундаг бөхчүүд, уяачд гэл их л байна л. Уяачдын үед бол одоо нэг морио унахаасаа илүү уралдах тал руугаа илүү явждаг тий. Тэгэхээр яг ингээд нийтлэгээрээ монголчууд ажиглагдж байгаа юм бол морио унах нь бол асар багасч чаддаг. Банк техникээрээ явдаг. Нөгөө нэг одоо өдөө очоо морио унах гэхээр намхан яг ундаг морьд бас ховорч чадах шиг байна тий. Энийг болчиход байна. Танаа нутг руу бас адуу сургах ер нь гоёлын морь унах, гангараандаа унах, унлаг эдлэгээндээ унах талаар тэгэж гангарааны морь ер нь хэрэг байдгүй, жороо морь зүр байдгүй танаа нутгад. Ерөнхий байдгүй яг хоо тийм наадамд одоо хамгийн одоо манай нутгийнхан чинь гоё ганган морь ундаг жороо явдалтай одоо тийм байсан. Одоо бол наадамд одоо машин мотоцикл л одоо тавьдаг болсон. Ийм болсон байна. Харин сүүлийн үед бас зарим наадмууд тэр сайхан морины эдлэл хэрэгэл, сайхан хосууд эдгээр шалгаруулах, сайхан морь шалгаруулах юм тэмцээнүүд бас явдаг хаяа явж байгаа. Тэр нь бас их сайшаалтай. Тий. Энэ жилийн үед бол одоо нөгөө 100 бүсийн наадам болсон шүү дээ. Сэлэнгийн бүсэд очсон. Сэлэнгийнхэн бол бас тэгэж морио бас их гоё ундаг арга том бэл. Тэр нөгөө эдлэл хэрэглэн тэгээ бас жороо морь ихтэй юм шиг харагдчихсан. Тэгэхээр бас сүүлийн үед бол тийм залуучууд гоё морио уулах, тийм гоё гангалж, гоё морьд бол унах бол их сэдэг шүү. Одоо таны баг насны үед бол сайхан наадам дээр энэ төр бол баян морьтой л явдаг гэсэн. Тийм морьтой л очдог байсан. Манайх чинь Сумаасаа нэг 50-60 км ажлагдсан. Тэгээ морио унаал. Наадамдаа очин. Тэгээ морио
наадмын тэр 2-3 өдөрт чинь мортойгон тэр наадмын талбайг тойрол өдөржин одоо гороолох гэх юм да тийм ээ. Тий. Тэгэл явж идэв гэсэн мөр. Таны хувьд ер бас мэдээж багасаа л барилдаж энэ бүхий спорт руу ороход бол бас багын л тийм хүсэл мөрөөдөлтэй байсан байвч таараа. Нэгдүгээр бас аав нь барилдаг хүн, таны өвөө бас барилдаг Монгол Улсын арслан салтай хүн байсан тий. Багасаа барилдаж энэ дур сонирхол бүр багын л орсон. Тэг ер нь багын бас бүхэд сонирхолтой байсан тийм бүхээр барилдах хүсэл сонирхолтой. Тэгээ бас орны адууны соёл адууны загад байсан манайтай бас барилдаж одоо энэ бүхэн барилдаанаар барилдах төсвөр хатуужил одоо авхаалт самбаа за тэгэл хорд энэ бүгдийг одоо спортод бас гайгүй бүхэн дөр суухад бас адуутай ойр байсан маань нөлөөсөн гэж боддог. Адын азхан л одоо мориноос өдөртөө тэр бага наснаас олон унаад ирэхэр чинь тэр бүхэн тэр зөв унах техникийг сураагүй үжүүд ямар ч үнэлгэлгүй одоо хүртэл авахгүй бас нэг тодорхой хэмжээнд одоо бас барилдаад өдий хүрсэн байна гэдэг бол маш морьтой ахуйтайгаа их ойр байсных юм байна гэж одоо бас боддог. Хамгийн анхны одоо хүүхдийн барилдаан ч юм тийм дурсамжтай барилдаан юу байдаг вэ? Тэгээ хамгийн анхны барилдаан гэж одоо бас хүүхэд байхасаа л тэгээд тэмцээнд орсон ч гэдэм төрүүлсэн тийм дурсамж байл. 90 онд 1990 онд санагдаж байна. Тийм ардчлал үсээд тэгээд нэг овоо дахилгын наадам гэж бий болоод манай тентгийн тэр нутгийн олонний тусдаг шүтээ ламын хонгор гэж овоо дахилгын наадам болж тийм тэрэнд хүүхдүүдийн барилдаан болж тэр барилдаанд барилдаж одоо төвлөж байсан их сайхан дурсамж байдаг. Тэгээд тэр жил бас хурдны мор онж байсан. Тэгээ хурдны мордны хүүхдүүд одоо хоорондоо барилдаад тэр барилдаанд төвлөж та тухайн үед нэг 40 төгрөгөөр шагнуулж байсан. Тухайн үед бас ихэдч мөнгө авцсан тий. Сайхан байртай тийм дурсамж. 90 онд бол одоо морь хурдны мор унж байгаа хүмүүс чинь уяач нь бол морьдоо хөтлөөл та нар морьтойгоо л явдаг гэсэн үг тий. Тий морь хөтлөөл ялаанд чинь одоо бас өдрийн халуунд морь хөтлөөл явна. Тэгээ ялаархаал нөгөө морьд чинь хоорондоо орооцолтож гал бас хүүхэд байсан. Буцахтаа нойр мөглөө бас морин дээр баг унтаа тэгээд явдаг байсан. Хэр хол ш наддаг тань. Өвөө айлууд нэр хоорондын зай, сахалтын зай бол хэр хол байх вэ? Тий манайх чи одоо бас тэр говийн айлууд тэр хол нутгалдаг гэдэг маань нөгөө бэлчээрийн даацтайгаа л одоо уйлдаа явчихж байгаа. Хаяагаан дэрлээл одоо хангай айлууд чиг буух юм бол нөгөө бэлчээр маань одоо бас тохирохгүй шүү дээ. Тийм учраас бэлчээрээ хуваарлаад бас тодорхой зай хэмжээнд одоо байна. Гэхдээ бас яг говь шиг нэг таквич нэг айл биш бас нэг тодорхой нэг одоо тал хаяр хосолсон тийм газар шүү дээ манай. Тийм дунд говь л гээд байгаа учраас болохоос биш яг өчргөөч говь биш. Тийм тал хаярын бүстэй одоо хамаараа явждаг. Тийм байдаг. За одоо ус маань уцалж байна да. За эдээгээ цаагаа эдээгээ ямар ч байсан. Богцноос юмаа гаргана. Говьд одоо нөгөө оторлох танаа нутг руу нөгөө малаа хужирлах гэдэг зүйлүүдээр бас хэрэг явдаг уу? Манай говь тийшэн бол хужирын тухайд бол нэг тийм асуудал байхгүй тийм байгаа хэлбэгтэй тий. Хотор нүүдэл хийж ирнэ бас тэр тухайн жилийнхэн байгалийн гарцаас л. Тийм тухайн жилийн газрын гарцаас тийм байгалийн нөхцлөөс болоод хотор нүүдэл хийн. Хотор нүүдлийгээр одоо ч тэгээ манайхан ч одоо өнгөрсөн жил л гэхэд бүр дорн хинтийн дэлгэр хаан маань хүртэл 8 аймгийн 40 хэдэн сумдад хотор нүүдэл хийж явсан гэж яригдж байсан. Тийм дөрвчин дорнод Сүхбаатар ял булган Аранхангай гэдэг одоо тэгээд чагуул газаргууд. Давстай уудгүй сай. Манай гурав чинь давс багтаа уудал шүү дээ. Баг уу. Баг шиг. Давсын тэгвэл та дараалах. За хийцгээ одоо нөгөө Усын уул ёсын дагна гэж тэгээд. За ийм хаачил батсан тэгээд хаа хүрцчихдээ шүү дээ. Жохон ч болж байгаа. За. Таны одоо өвөө Монгол улсын арслан цолтой том мундаг том бүх хүн байсан гэж бол одоо олон түмэн мэдэн дээ тий.
Молиг үүргэд Батөрчир гэж Монгол улсын 1932 оны наадам цагдаа содон гэж арангаан бүхтээ үлдэж төрүүлж исэн тийм хүн байсан байл тий. Тий. Өвөөгийнхээ талаараас бас сайхан дээр гоё дурсамжуудаас нэр молиг бүргэдэг гэдэг хочин нь бол бас тэр молилцтой сайхан инээж исэн гэдэг утгаар бас тэр гамдан хийдэд шавлан сууж яхад нь л өгсөн тийм хоч гэж сонсч ирсэн. Уншиж ирсэн ном зохиол. Тийм тэгж ярьдгийг тийм. Тэгээ манай өвөгийн тухай их сайхан олон дурсамж ярианууд байдаг тийм. Библиэдрийн хувьд бол одоо бас нэг 2 м шихуу орчим өндөртэй. За тэгээд намрын нэг ширээ аяцсан тийм ширээ ат шиг сайхан бүх байсан гэж одоо хуучны осод ярьсан байдаг. За тэгээд Ахмад бүгчүүдийн дурсамж ярианаас одоо сонсоход Самдан жигмд Арслан бол тухайн үеийн Дэрэн бор гэдэг хөштэй тий. Үүрэнгээ хүн тий. Тий. Тухайн дээр үе Ахмад бүгчүүдийн хувьд бол хамгийн бие балдрын хөгжил сайтай бүх нь бол Аюур Арслан, Батчир Арслан хоёр бол одоо бие балдрын хувьд бол хөгжил сайтай хүн байсан гэж одоо бас дурссан байдаг. Жамын авраг бол одоо 1925 онд 6-гийн даваанд таарч барилдсан барилдаж тухайн үедээ манай өвөг давж цааш барилдаж үзүүрлсэн байдаг. Тэгээд тухайн үедээ ярихтаа бол дурсамжаа 60-аад оны үед спортын төв ордон тийм дурсамж ярьж байгаа Батчирслан гэж одоо ямар хуу хүн байсан бэ Малгуур гэдэг ч яхад тухайн үе одоо хамгийн шилдэг өгчүүд байсан. Ингээд тойруулж харж байгаад за одоо тийм хүн одоо харагдахаан байцсан юм аа гэж одоо хэлж байсан. Тухайн үед бол одоо Төвдөн дөрж авраг 2 мөнгө гэл хамгийн шилдэг одоо тухайн үеийн том өгчүүд байсан гэж үүдэг тий. 32 онд төрүүлэхтэй бол тухайн үед чинь нөгөө Үмэний жил байсан шүү дээ тийм ээ. Зэрэг хөдөлгөөн боссон. Тэгээд яаж ирж барилдсан бэ гэхээр төр зэрэг татагдаад тэгээ манай сумын харьяаттай манай аймгийн бүгчүүдийн одоо бас хамгийн томцолтой бүгчүүд орондоо морт трейдийн сайн дурын морт трейдийн жанжин мэжи тэгээд хоорондоо ч их сайн найзууд байсан юм билээ. Тухайн мэжид жанжины тухайн үедээ морин жолооч гэж. Тэгэл энэ хотын төвд одоо цэрэгт ирсэн хайшаан явна тэгээ хамт мортой давхдаг. Тухайн үедээ тэгээ дурсахтаа Томсог гэдэг чи одоо их муу адуу байд юм байна. Өглөө хазаар дараад байдаг ороо болохоор зэрэг ерөөсөө явахгүй ганц өдрийн явдалтай байхгүй. Монгол морь болохоор зэрэг өглөө хоцрол байдаг ороо ингээд хазаар дараад орж ирдэг. Монгол морь бол сайхан төсвөртэй гэж Монгол адууны тухай дурссан байдаг. Тэгээд бас тухайн үеийн төв бол одоо бас морьтой холбогдож тий тэгж л байсан. Тухайн үеийн наадамд бол одоо газрын сайчууд морио унж ирэл дөрвөн уулынхаа дунд цуглаж барилдаад барилдчаа тэгэл тардаг байсан юм билий. Анх бол 1926 онд 5 давж улсын начин цол 25 онд тий. Тэгээ 6-гийн даваа жамаа ургад тий өдөө шараац. Тэрнээс л төрүүлэх хүртлээр бол барилж байгаа. 1932 оноос хойш 45 он хүртэл бас улсын наадамд зодоглоогүй барилдаагүй бас байдаг юм байлээ. Тий төрүүлснээс хойш бас нэг одоо ирж барилдаа тэгээ бас тухайн үеийн барилдаа бас нэг жоохон тийм улс төрийн уур амьсгалж орсон юм уу жоохон бодлонтой болоо. Тэрнээс хойш тэгээ бас эд үедээ бас ирж барилдааг юм билээ. Эд үедээ бол төрүүлснээс хойш олон удаа ирээгүй юм билээ. Тэгэхээр бол нутаг орондоо бол бас ажиллаж амьдарч. Тий ажилд амьдрал тий. Бас нэг жин тээж явж байгаа бас нэг тэмээ үргэсэн талаар нь бас надад нэг дурсаж ярьсан байдаг гэсэн. Тий байлаа тий. Тэмээ өргөж ийсэн. Мөн бас бүх болгохт нь одоо их Монгол шарваж амцаа ураг бол баг багш нь тэгээ бас нэг үнж хамгийн анхны баг бүхийн багш нь болж их Монгол шарваж амцгаа дээр өөрөө очиж ийсэн бас тийм түүх дурсамж номонд бол байдаг л. Тэр талаар бас та тий Өвөрхангай аймгийн Бүрд сум гэдэг чи одоо бас манайхаас одоо хошуу алгасч л очиж байна гэсэн үг дээ тухайн үедээ. Тухайн одоо халахын цоод бүх их Монгол шарваж амцаа ураг дээр зорж очиж багшийн барилгаа тогтоож тухайн үеийн одоо Монгол бүхүүд эрхлэн яс жайг одоо тэр бүгдийг их Монгол аваргаас сурч хамтдаа бас олон жил нөхөж хийсэн тийм жил хөрж байсан тий. Тэр хүний одоо удам гэ та бол бас таны бас улсын начин цол хүрсэн түүх бол бас их гоё тий. Монгол даяараа баярлсан жилээс 2015 оны улсын баяр наадам. Эд залуу сайхан
барилж исэн залуу авраг мөнгө таврах 5-ын даваанд амлаж авч ирсэн тий. Тэр бас начин болсон тэр сайхан дурсамжаасаа тэр үеийн бас нэг сэтгэл тэр бүх зүйлээсээ хуваалцаж таныг бол одоо шинэ мөнхөд аврагын дурсамж дээр бол аав нь энэ дундгавын Эрдэнэтлээ Алтуугийн амлаа авчлаа гэж тэгтэн бас тэгээ дургуцаад бүхөө үзэхгүй стадионоос гараа явцсан гэж өөрөө ярьсан байдаг л. Тэр бол яг Магна хагартал баярсан монголчууд төдийгүй танаа нутгийнхын төдийгүй монголчууд баярсан. Тэгээ тэр дотроос Эрдэнэлээ сумаас хос начин төрсэн тийм сайхан жил байлаа. Тэр наадмын сэтгэл их л гоё байгаа. Алтуугаас персонал За юм гэдэг сони юмда. За түүний өвөө Батшир Арслан 38 наснда төрийн хоёр наадамд түрүүлж улсын арслан санаа үзүүлсэн бол за манай ах トゥ хоёрыг харсан бол за маргал өвөөгийнхөө насанд ирээд улсын санаа авчихын. Тухайн үед одоо үеч улсын наадамд 3 удаа нэлээд тий. Тэ нэлээд олон жил барилдаад бас 3 удаа 5-ын даваанд унтсан. Тэгээд 4-р удаага 5-ын даваанд гарч барилдаж байсан. Тэгэхэд бол одоо хамгийн нөгөө наадамд төрүүлэх магадлал өндөртэй гэж байсан. Одоо мөнхөд авраг намайг одоо амлаж авсан тухайн барилдаж жил. Тэгээд үзэгчд бол одоо бас хүлээлт үүсгэсэн одоо бас хэцүү одоо хамгийн тийм залуу авраг авсан байна гэдэг одоо бас бүгд л одоо сэтгэлд энсэлж одоо яасан аз муутай юм ч гэдэг юм уу яасан хэцүү юм байж гэдэг байдлаар тийм сэтгэлд энсэлсэн үед бас өөрийнхөө хувьд бас одоо хамгаал байдаг хичээл чармаалттай хамаг юм гаргаж одоо Монгол улсын начин гэдэг нөхөө эрхэм цолны босгыг алгасан. Тэгээд одоо бас Улаан томны ухаан дуутай хамт их сайхан улсын тэр цолны босгыг алгасандаа их баяртай явдаг. Мөнхөд аврагтай барилдаж бас нэлээд хэд удаа барьц сонгоцож. Тэгээ хамгийн сүүлд мөнхөд авраг барьц сонгоцсон байж сонгоон дээрээс нь там их хийдэг тий. Тэгээ бид тэр чинь тэгэл тухайн 5-ын даваа эхлэх хамгийн түрүүнд гараад ер нь марл тухайн давааг дуустал шахуу барилдаад Монгол бүхэд одоо шинжилсэн дүрмээр одоо орж ирсэн байсан. Хаялцах барьц гэж одоо нэлээд жил дүрмээр барилдсан да тийм ээ. Тэгээд тэр одоо хаялцах барьцнаас одоо ээлжиж барьц авалцж байгаа. Тэгээд аврагын талаар барьц сонгосон үед барилдад авч сая цөөн нөхцлөөс давчаал солны бас алхаж байлаа. Давчаал туг тойроод гүйжих тэр акшнд одоо бас юу бодог. Тугаа ингээл таниа үсэж байгаа тугандаа мөргөж байгаа бас тийм гоё хэсгийг хараад бас их л омогшиж байжсэн. Тийм наадмч олны ухаан дуутай хамт эсвэл тугаан тойрч явж байхад нөгөө 5-ын даваанд их олон гарч барилдсан болохоор за нэг ингэж нэг болдгийм байна даа л гэж тухайн үед бодогдож байсан да. Тэр тэгэлгүй яах. Тэгээ мөн одоо ер нь ингээ барилдж яхад хүн хоёр бүх барилж яхад ер нь яг ямар сэтгэл зүйтэй барилдгаа тэр бүхийнхөө одоо ийм их хийвэл энэ тэгж унах гэсэн маш судалгаатай л барилж л багт. Манайд бол ингээл хоорондоо барилдахдаа ч юм уу нэг жоохон бооцоо тавиал барилдахдаа ингээл барилдахаас өмнө нөгөө бүх тэр барилдах чаг хүн дээр ингээл очих чаа бас л ингээл нэг сандралттай л байдаг шүү дээ. Тэгэхээр спортоор хичээлж исэн хүмүүсүүд бүхчүүдийн хувьд тэр яг ингээд өрөө зогсож яхад биенийхээ өдөөс ингээ хараа зогсож яхад ер нь юу боддог бол яаж барилдъя гэж одоо тухайн бүхтэйгээ барилдах тактикал боловсруулдаг хөөхтэй тий. Тийм тэгэл ерөнхий тухайн хов хүмүүсийн онцлог гэж байна тийм ээ. Тий. Тэгээд тухайн хүний онцлог, өөрийн онцлог давуу тал аль вэ гэдэг тэр дээр одоо дүгнэлт анализ хийгээл тэгэл одоо бас өөрийн давуу талыг ашиглаж тухайн хүний тэр давуу талд одоо ашигтай барьц
боломж олгохгүй байх, өөрийн тийм ашигтай барьц байрлалдаа хүрч ихэнх хийх одоо тэр тал дээр л одоо бас өөр өөрсдийн дүгнэлт одоо бас төлөвлөгөөг боловсруулж тэгээ гарч барилдана. Тэгээд одоо бас бүхэн спорт гэдэг бол харахад их бүдүүн тоймын юм шиг боловч бас тэр тухайн барилдахаас өсвөлээ сэтгэл зүй, оюун ухаан, бие бэлдэр хүч тамирын одоо бас шалгасан тийм одоо бас нарийн эцэгтэй хорон бүрийг алдаж болохгүй тийм нарийн спорт байдаг. Сүүлийн үед одоо энэ Монгол эр хүний жудаг, Монгол бүхийн жудаг гэдэг зүйл бол бас тийм ажиглагдаад байхгүй болсон юм шиг. Нэг л бүх хүнийг л жудагтай байх ёстой, бусд нь жудаггүй, жудаг гэдэг юмыг мэдэхгүй байх ёстой юм шиг бол хандлага нийгэмд байгаа л юм л да. Шинэ үеийн сошиал орчинд хоёр ихтэй хоорондоо өөрснийхөө тэр алдаа дутагдaltaй юмыг ярьдаг ч юм уу. Энэ бүгдийг ингээ харахаар бас жудаггүй л үйлдэлд гаргаад их шиг. Гэсэн мөртлөө тэр чигээрээ бол хүчүүдээс л жудаг нэгдэг болоод. Тэгэхээр энэ эр хүний жудаг гэдэг зүйлэр нь юу юм бэ? Тэр жудаг гэдэг энэ үг таны хувьд бас ямар ойлголттой юм бэ? Тэ одоо эртээр үеэс монголчууд маань бөхчүүдийг их маш хөндлөж ирдэг байсан. Хөндлөж эрхэмлд дээдэлж байсан бөхчүүд маань тухайн үедээ эрдэм чадал одоо бүхий зүйлээс одоо манлайлж бүхий зүйлийн одоо мөн одоо тэр цаг үеийн тийм байлаа шүү дээ. Хүнд хүчээр ажил боллоо гэхтэл одоо хамгийн түрүүнд бөхчүүд нь одоо тэр ажлыг нуулалцж явах жишээ тий. За тэгээд дайн тулаан боллоо гэхтэл одоо бас арга гэр одоо олон түмний өмгөөлж ирчүүд бөхчүүд манлайлж одоо явдаг байсан тийм ээ. За энэ бүгдээс өсвөлээд одоо бүх хүн бол эр хүн бол бас бүгд ноён нуруутай бас ёс жудагтай байх хэрэгтэй. Үлгэр дуурайл болдог байсан учраас тэр өндөр амжилт гаргахаас илүүтэйгээр илүүтэй тэр ёс жудагаа эрхэмлж байсан юм байна гэж одоо бас зарим хуучираа тэр ном тохиолыг уншиж байхад одоо бас тийм зүйл анзаарагддаг. Одоо бол яг хөө тэгээд эрийн жудаг гэдэг ёс зүй тал дээр нийтээрээ л бас одоо бас юм аливаа зүйлийг улс төржүүлэх, харлуулахын тал дээр одоо их болсон байна. За тэгээ бөхчүүдийн маань нэр хүнд хийгч нэр хүнд одоо унж байна гэж нэр төр нь унаагүй тийм салбарууд ч бас их бага байх шиг байна. Өв соёл руу бидний одоо бас өв соёл руу бас их дайрч байгаа юм байна. Дайрч байгаа байна тийм ээ. Гадаад дотоод юмс юмч байдаг юм одоо хүмүүсийн харах үнцэгч одоо өөр болсон юм болов ийм болсон болов гэж одоо анзаардаг. Эр хүн бол одоо хүмүүстээ сайн муу хэлэх нь гол нь биш. Бөхчүүд бид бүгд л одоо бас зөв байж бас энэ өв соёлоо бас хойштой тийм ээ дүүнэртаа үр хойчтой бас төлөвлөх ёстой байхаа гэж одоо бас бодож байна. За цаагаас үлээ да. Цай буцалж. Та бас энэ манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр энэ сүү хөвцөд компани Шимт сүү маань ажиллаж байгаа. За. Хөдөө гадаа явахдаа бас энэ Шимт сүү бол авч явахдаа бол энэ сүүлийн үеийн тетрабак савлгаатай асептик технологиор хийсэн ийм үйлдвэр. Энэ яадаг вэ гэхээр хөдөө гадаа авч яваад 6 сарын турш хадгалах боломжтой. Дотроо ийм 6 давхрын тийм халсан бүрхөвчтэй хамгаалалттай гэсэн. Гадны нөлөөнөөс бол хамгаална, нар салхи ингээ гадны ямар нэгэн бактери орохоос ингээ хамгаалдаг юм давуу талтай ийм сүүг. Тэгээ энэ сүүг бол одоо аяллаа хийгээд, морио аяллаа хийгээд нэвтрүүлгээ ингээ хийгээ явж байхдаа богцондоо хийгээ явж тэгж мууд нь гадны үнэр амт орно гэж байхгүй. 7 хоногийн 10 хоногийн морио аялалд бол аваа явж байхдаа цаагаас үлээл уугаад идэв. Энэ ийм зүгээр сайхан цаагаас үлж ууя да. За манай үндэсний үйлдвэр их сайхан Шимт сүү юм сүү байгаа юм байна. Тэр хэрэгэл чившээ да тийм ээ. Тий. Тэгээ бас энэ Шимт сүүний гол савлгаа нь сайн учраас хөдөө гадаа авч явхад маш тохиромжтой. Ийм сүү байгаа шүү. Савлгааны хувьд бол аялалд бас их сайн зориулагдсан. Тий, аялал. Олон сар авч явхад нөө хөрөгчөнд хадгалахгүй. Савлгаатай зүгэж хүмүүс л тийм хөрөгчөнд хадгалахад тохиромжтой гэж байгаа. Энэ бол хөрөгчөнд хадгалахгүй ингээд байлгаж явахд бол болох юм л. Савлгаа сайтай. Савлгааны хувьд юм байна. Сүүнийхээ хувьд онцлог нь одоо юу вэ? Тэр талаараа одоо бас тайлбарлаач. Сүүнийхээ хувьд бол одоо мэдээж Монгол Улсын уугуун үйлдвэрийн сүү хөвцөд компани
өндөр технологиор хийж байгаа юм шимтэй юм сүү байгаа. Тэгээд сүүний хувьд бол маш сайхан сүлэгддэг юм Монголынхаа өхрийн үнэнүүдийн сүгээр хийж байгаа юм сүү байгаа шүү. За нэг буцалгач. Ачаар нь хэр цайсаг уу? Он штт. Айргад хэрв. Нэг цууран дээр одоо хэрэг хуудаг. Даны 3 морог бол авчих байл үү. Иш түүр явчих. Айргтай газрын хүмүүс чинь 100 бас нэг махаал байдаг бага байдаг тий. Тий. Айргч их сайхан үлдтэй шүү. За цаага маань буцалчих шүү л. Сайхан цаага авъя. За энэ таны аяыг гаргаж өгье. Ай, сах. Хээрийн цайч сайхан шүү дээ. Оо сайхан. За нэг үргэчихв. Аа тэг. Цэцэг үнэдэл өргөчлөөд баг. Нэвтрүүлэг явж л байгаа юм. За тасах. За аваарл. Шил зүүсэн чи утаа наашаа ирэхгүй байна. Гайгүй. Хээрийн цай амттайг сайхан болжээ. Сайхан. Начныг сайхан онгоо яриач. Ангаа чи ярихтай их моочтой. Өөр тохиолдсон нэг юугаа ярьчих. Би нэг хөдөөнөөс орж ирээд машин тэргийг онцлоод нэг гагнуур нэг өдөржин хийгээд. Тэгээ өдөржин ачгаар чин гагнуурын утаа тэр нэг байгаа л очинд нь одоо нүд өвдчих тийм ээ. Тэгээ маргааш нь атуусан цуугаад хотын төв рүү ороод тэгээ явж байгаа. Атууснаас буух болсон чинь би ч нэг өдөөнөөс ирсэн хүн чинь дээлтэй, өдний шилтэй. Гэсэн нэг сохор хүн л гэж бодсон ших. Нэг охин намайг хөдөлж буулгаж атууснаас буулгаж өгдөө. Эцсэн гэж ихтэй хэнэ. Тийм бодол болж ирсэн шүү. За энэ хүнийг буулгаад өгье. Аминдаа өгөн тусалчих гэж бодсон юм шүү. Тэ нэг хараагүй хүнийг л одоо бас унахчлгүй буулгаад өгчээл гэж бодсон шүү. Нөгөөх нь нүд нь өвтчихсэн. Охин нь бол хараатай хүн байгаа шүү дээ. Яг энийхгүй байна. За. Энэ нэр үндэсний бүхийн энэ малгааны тэмдэг залаа нэг цаанаас нь хийж өгдөг. Үгүй. Өөрснөө хийлгдэг. Өөрсдөө. Та энэ начныхаа тэмдгийн талаар гоё тайлбарлая. Начин шонхор шоуны дүрстэй. Тэ начны дүрстэй. Тэгээ үндэсний бүхэн холбоо байгуулагдаад уншилтаа хийсэн ажлуудын нэг бол бас нэг бүгчүүд гадууруудаа их арх хууж байна гэдэг одоо нэг жанжин молгоотой хүн болгоныг л одоо бас нэг бүх гэж ойлгоод тэгээд бас нэг гадуур жанжин молгоотой хүмүүс энэ тэнд цогтон ундж явахаар бүгчүүд их арх хууж байна гэдэг. Тэгэнгүүт л одоо бас нэг бүхийн холбооны улсууд ярилцсан юм л тэгээд нэг ялах тэмдэгтэй болохгүй гэдэг одоо тэгээд энэ Сэретер багш санаачилсан гэдэг баха тэгээд бүгчүүдийг таних тэмдэгтэй болгоё гэдэг. Тэгээд алгааны урд талд улсын цалтай бүгчүүдэд цолныхын дүрс бүхий одоо тэмдгийг хийж тэгээд залаан дээр нь тухайн бүхий амжилтыг улсын наадамд одоо хэд шиг хүрсэн байна, хэд давсан байна гэдгийг тийм таних тэмдгийг одоо бас стандарт тийм ээ. Энд оруулж одоо хөвшүүлсэн. Тэгснээрээ одоо бүгчүүд хэн бүх хэн биш байна гэдэг. Үндэсний хоцсчтой одоо жанжин малгай маань тийм.
Тийм одоо учиртай. Жанжин малгайг өмсгийн хувьд одоо энэ таних бол одоо яг ингэж харуулсан буруу зүвийн нэр нь яаж ялгаад. Миний энэ бол одоо баг буруу байна. Наадах чинь одоо хүн нийлээ юмнаас шалтгаалж байгаа шүү. Тэрнээсээ шалтгаалах уу те. Тэрнээс үл энэ ойдлоор нь бол тэгж уршинд хашин харуулж өмсөн гэсэн байхгүй юм те. Байхгүй шүү. Хүчүүтэл их хоол иддэг мэдгээл дээр ном зохиол юм дээр байдаг шүү. Яг тийм байд юм. Бүтэ хонь маань идэн мэдгээл. Тийм бид нар чинь одоо бид нартай адилхан нэг өдрийн идэж идчихэд ороо өлслөө гэдээ ороо иддэггүй байсан юм билээ л дээ. Нэг өдөр нэг идчих юм бол нэг 7 хоног бид нэр тэр өлөөнд дагаа явждаг. Бас байгалаасаа тийм бас нэг байгалийн шалгарлаар шалгарсан ирчүүдийн л хийх ажил болохоос. Нэг тулга таарсан. Улсуудын хийдэг ажил биш юм шиг байна. Тийм. Бүтэн хонь нэр идчихдэг хүмүүс байсан гэж. Одоо бол одоогийн мөхчүүд бол тэгж хамаагүй идэх шүү дээ. Одоо учиргүй тэгж идэх юм байхгүй. Гэхдээ жир улсуудаас мэдээж хэрэг бас авсан ачаал тэгээ байглаас өгсөн өгөгдөл тэр юм араас илүү гарч идэж явах тийм байж л байгаа. Тэгээ багахан асуудал ингээ яалчгүй гоё адууны захад адуучин хүний дэргэд гэр бүл төсөж төрүүлсэн ийм сайхан байна. Тэгээ адуутай холбоотой бага цаг үеийн морьтой холбоотой маш олон дурсамжууд байгаа хэлт тий. Одоо шинэ хамгийн хайртай морин ямар морь ямар цусмын моринд ер нь адуунд дуртай юм тий. Адуутай холбоотой гоё нэг наадамж ийсэн гоё морьтой наадамж ийсэн түүх өдргээл тэр талаасаа гоё дурсгаж яриач. Тэ одоо бид нар чинь хүүхэд байхасаа л одоо морьтой их ойр байсан. Морьтой явсан наадам гэх юм бол одоо хурдны морьж явсан энэ наадмууд. Тэр их сайхан дурсамжтай наадам байдаг. Бид нар чинь тэгээд ирэх очихтой одоогийн шиг одоо ачна гэж байдгүй. Шовд хөтөлдөг. За тэгээ морио уралдаад ирснийхэн дараа бүтэн өдөр ч л одоо хөтөлж хөдлөж одоо тойруулж явдаг байсан. За тэгэл буцахтаа ч гэсэн одоо томчууд маань одоо бас айл хунраар ороод хүүхэд бид нар болохоор зэрэг яг л тэр өдрийн халуунд чинь бүтэн өдөр жингөө морьтой нөгөө уралдсан морьдуудаа хөтлөөл өдөрж явдаг гэсэн. Тэгээ жоохон томроод ингээ ирэхээр чи адууны хэлч дөвөл дотрын адуу мал гэл тэгэхэд бас морьтой шургуу хийхнийг морь ургалах тал тийм эрдэмүүдийг л бас дараагийн насанд бол үйлж авах хэрэгтэй тий суралцах хэрэгтэй тийм зүйл. За тийм тэгээд одоо бас нэг морь аюулхтай бол чинь адуунд явдаг болоод ирэхээр чинь бид нар өөрсдийнхөө адууг өдөр нүдээс өмнө хараад бөөгнүүлчихнэ. Ааха. За тэгээд өдөр өвлийн өдрийн богонд одоо манай нутгийн муу отгоо гэдэг ингээ найз нартайгаа нийлээд адуу шургуулад. Тэгээд алил тийм тарган догшин адуу хаана тэр адууг одоо уургалж өдөржингөө бид нар одоо бас уургал тоглодог байсан. Тэгээд томчууд харах юм бол одоо бас хүний адуу үл цантууллаа гэж одоо зэмлэх учраас морьтой хүн харагдах юм бол зүгт аачих нь. Тэгэл өдөржин л одоо тэр адууг уургалж одоо манай говь нутагт чинь одоо мод бот одоо ховор штэ. Тэгэл одоо уурга хоглуулна. Уурга хоглохаараа нууж янзлал. Тэгэл өдөржингөө адуу уургалчаад орой уургаанд аахгүй одоо болцсон. Харих үе одоо бид нарт бол одоо зөндөө тохиолдог байсан. Тэр зүйлүүдээс л одоо энэ Монгол ирчүүд бас тэсвэр хатуужил бас шүрмэс шанс суу. Тийм гарын бяд сууж одоо бас тэр адуутай алдмууд улаацалтна гэдэг чинь бас их амар ажил биш л дээ одоо бас. Яаж одоо уртж татаж одоо тогтоох уу? Яаж хэр эрчтэй явж явах нь яаж сургуулах тий. Тэр бүгдийг чинь л одоо дагаа тэр ахваал самбаа тэсвэр төвчээр хүч хурд энэ бүгд л одоо ерөнхийдөө одоо бас цогцолж хөгжиж явдаг юм байна. Ингэснээрээ бас нэг спортод бөхөр барилдахад бас их дөхөм болж бас бие болдрын хөгжилд бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна гэж одоо бас үздэг ойлгодог.
Хамгийн гоё дуртай хайртай ямар морь байсан бэ хүүхэд? Тэгээ хүүхэд байхад бол одоо номхон морь л хамгийн хайртай морь шүү дээ тийм. Бор морь, шарга морь гэл одоо эднэр байна. Морьтой нэг хол замд явж исэн, хонинд явж исэн ч юм уу гоё холбоотой дурсамж байдаг. Пакталж исэн ч юм уу. Тэгэл одоо юу гэс одоо хэлж орох вэ тэгэл одоо бас. Тэ одоо хөдөө байж хат чинь хадуундаа явж байгаад морь эцэнгүй тийм номхон дуу морон барьж аваад зайдан хунцсан явж исэн чинь нөгөө барьж унах морь ойрхон таарад. Ойрхон гарахаар нь зайд уургалцсан чинь уурга алдаад. За тэгээд уурахч байхгүй, морьч байхгүй. Нар шингэсэн. Нэг ороо бол одоо бас их тийм баянтай. Одоо хижигнүүлэл уургач ирсэн морь тэнд аквад байдаг. Эмээлтэй морь маань тэнд одоо адуу өгөөд аквад байдаг. Би явган өгөөд байдаг. Би явган үлдсэн байдаг. Тэгээд одоо тэр эмээлтэй морь барьж аваад тэгээд цуулж барьж аваад ямар ч байсан тэр одоо морь бүгдийг цуглуулаад барьж авч байсан да эмээлээ. Эмээлтэй морь барьж аваад хазаартай морь барьж аваад за түүний дараа нөгөө уургатай алдсан морь барьж аваад за энэ үгдээс бол одоо бас хүн чинь тэгэл бидний арга авийг олох одоо нэгсэндээ бас л тодорхой хэмжээний одоо байгалийн шалгарал энд явагдаад байгаа шүү дээ одоо бас. Тийм сайхан дурсамж байна гэж байна. Зя ингээд ямар ч байсан. Цаагаа чанаад уучлаа. Одоо ингээд өглөөнийхөө ирсэн газар руу явж байна. Оройнод явах бас ийм хотод ингээд хоттой ойролцоо тэгээ ийм нэвтрүүлэлт орд ингээд хот бас сэтгэл явна. За ерөнхий хүний өссөн төрсөн тийм орчин их дурсамжтай сайхан дурсамжуудаа дурсаж одоо Монгол эр хүн орон дээл дээр энэхүү сайхан өдрийг одоо ингээд өнгөрөөж байгаагаа одоо их сайхан байна уу тий. За ингээд бас танд нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сүү Хувьцат компани гарын бэлгийг гардуулах чинь ингээ бас сайхан идээд инээдэж Монгол 10 байгаа. 10 сайхан цагаа идэ. Мөн одоо энэ тав төрийн сайхан цай чанж уудаг шимцүүдээ сайн бас шимтэй байсан байлгүй. Шимтэй байлаа. Шимцүүгээ. Шимтэй байлаа шүү. За ингээд мөн одоо ингээд Сүү Хувьцат компани амтлаг тараг гэх мэтийн бас сайхан Монгол үнэнийхээ сүүгээр үйлдвэрлэж байгаа сүүн бүтээгдэхүүний дээжийг таанд ингээд өргөн барья. Баярлалаа. Тийм ярьж. За тэгээ хоёул өнөөдөр 2 шарган мороор ижилсээд хээр очиж сайхан цай чанж уулаа. Ерж 10 км морьтой явсан байна. Өнөөдөр бас манай нэвтрүүлэгт орж энэ үндэсний ахуй соёл цаахан бага насныхаа морьтой холбоотой дурсамжийн арсланд баярлалаа. 15 км аялахад бас ойрд морь унааг уудсан байна гэдгийг хийж байна. Морь унахад бас хэр сэтгэл төрөв мөн одоо энэ залуучуудыг морь унаараа морь аялд нэгж байгаагаа бас гоё уриалга хэлээч гэж хүсэж байна. За баярлалаа энэ сайхан намрын налгар өдөр морьтой аялж энэхүү нэвтрүүлэгт орж 15 км одоо бас нэг өрч яахаа өнгөрсөн. Энэхүү аяллыг зохион байгуулж байгаа нэвтрүүлгийг бүтээгч та бүтээгч одоо ажлын амжилт хүсье. Тэгээд залуучууд маань одоо ахуй соёлоос их холдож байгаа энэ үед энэхүү нэвтрүүлгийг хийж орны ахуй соёлыг хийж байгаа та ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Залуучуудаа гоё уриалга бас ямар гоё санагдаж байна. За залуучуудаа Монгол хүн морин дээрээс дэлхийн талыг эзэлж байсан эзэн бог Чингис хаан маань морио унж ирч хүчээр яаж гэж ирүүлэх байгаараа морио нараа гэж дөрөөлаа. Баярлалаа.
За өнөөдрийн манай дугаар Жаргалантын ам буюу одоо Чингисийн үрээ жуулчны бааз дээр мориунлагын төвөөс үргэлжлэлээ. Би дэше Жаргалантын ам руу гарч дуулаараа морьтой аяллаа. Тэг өнөөдрийн дугаарт маань Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын хараад Монгол Улсын хачин онцгой аврагч спорт хорооны Алтан гэрлийн алтгүй гэгч маань орлоо гэдэг начныхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр сайхан амжилт хүсье өрөө Монгол улсын босоо цагаан үрдэн хүргэж өгсөн. Аа баярлалаа.